Юуны түрүүнд эхлээд бид нар уусгагчийг сайн хольсон. Харин энэ үед бидэнд харагдаж байгаа үзүүлэлтээр бол маш сайн салгалт хийгдэж, үр дүнгийн хувьд бүх багнууд дээр тогтвортой үр дүнг харуулж байна. Өөрөөр хэлбэл 5 микрон бүхий баган дээр 271, 1.8 микрон бүхий жижиг дүүргэгчтэй баган дээр 274 гарчээ. Харин хүснэгтэн дээр багшныхаа тусламжтайгаар багнаар урсах шингэнийг хольсон. Нөгөөх нь дээжийг урьдчилан хольсон тохиолдлуудыг харьцуулан харуулж байна. Ингээд дээжийг холсон байгаа нь илүү сайн доктортой үр дүн харуулж байгаа учраас асуудал юунд байна вэ гэвэл холилдуулагч хавхлаг зөв ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл холилдуулагч хавхлагын асуудлыг мэдсэн учраас бид нар багшныхаа хэвийн ажиллагаатай байгаа эсхийг анхаарах шаардлагатай буюу багшныхаа хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн тохируулга, засвар үйлчилгээг байнга хийж байснаар энэ мэт алдаанууд гарахаас сэргийлэх болно. За одоо бид детекторуудын тухай ярилцах болно. Ямар төрлийн детектор таны хийх гэж байгаа шинжилгээнд таарах? Яагаад энэ төрлийг ашиглах ёстой вэ гэдгийг мэдэж байх нь их чухал юм. Reflective Index детекторыг шинжилгээнд хэрэглэх гэсэн юм. Энэ детектор л манай шинжилгээнд яг тохирно. Гэх мэт энэ детекторын тухай мэдээллүүдийг бид нар харьцангуй олон удаа хэрэглэгч нараас утсаар хүлээж авдаг нь гайхал төрүүлдэг юм. Гэхдээ эдгээр детекторууд нь бүх шинжилгээнд ашиглагддаг, таардаг юм биш. Тийм учраас юуны түрүүнд эхлээд та ямар төрлийн химийн нэгдлүүдийг шинжлэх гэж байгаагаас хамаарч детекторынхаа сонголтыг хийх хэрэгтэй болно. UV, DAD детекторуудын хувьд хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд хэрэглэхэд ч хялбар, найдвартай, мөн их мэдрэмтгий байдаг. Шинжлэх гэж байгаа дээжинд байгаа химийн нэгдэл нь UV туяаг шингээх чадвартай байх ёстой. Mass спектрометр бол мөн хамгийн түгээмэл их хэрэглэгддэг, хамгийн мэдрэмтгий бөгөөд дээжинд химийн нэгдлүүд нь ионжих чадвартай байх ёстой. Дараагийн нэг төрлийн детектор нь Reflective Index юм. Энэ детекторыг ямар үед хэрэглэх вэ гэвэл хэрвээ та аналит болон хөдөлгөөнд фазын хоорондын зөрүүг мэдэх гэж байгаа тохиолдолд хэрэглэнэ. Харин нэг зүйл сануулхад энэ детекторыг хэрэглэж байгаа үед температурыг маш сайн хянж байх шаардлагатай. Ялангуяа багны болон детекторын температурыг сайн хянахгүй бол хроматограмм дээрх суурийн алдаа гарч ирэх гээд байна. Энэ детекторыг нүүрс ус төрөгч болон полимерийн шинжилгээнд хэрэглэдэг. Evaporative Light Scattering буюу ELS детекторын хувьд ч тийм ч түгээмэл хэрэглэдэггүй боловч нэлээд их тохиолдлуудад хэрэглэхэд тохиромжтой байдаг. Шинжлэх гэж байгаа химийн нэгдлийнхээ гэрэл шингээх чадвар, флуоресценцийн болон цахилгаан сорнцон туяа ялгаруулах шин чанаруудыг мэдэх шаардлагатай бөгөөд хэрвээ эдгээр шин чанар байхгүй тохиолдолд хагас ууршимтгай мөн халуунд мэдрэмтгий бодисуудыг шинжилэхэд тохирно. Флуоресценц илрүүлэлтийн хувьд маш сонгомл буюу зөвхөн флуоресценцийн туяа ялгаруулах чадвартай бодисуудыг шинжилнэ. Ихэнх тохиолдлуудад хүмүүс тухайн нэгдлүүдийн уламжлалыг гаргаж аваад флуоресценцжуулдаг. Жишээлбэл төрөл бүрийн амин хүчлүүдийн уламжлал нэгдлүүдийг энэхүү аргаар шинжилдэг. Цахилгаан химийн детекторын мөн олон тохиолдлуудад хэрэгэлдэг боловч энэ маш мэдрэмтгий учраас шуугаанд хэд мэдрэмтгий байдаг нь сул тал нь болдог. За одоо бүгдээрээ UV детекторын тухай ярилцгаая. Ялангуяа шинжлэх гэж байгаа дээж маань энэхүү детекторт тохирж байх нь ямар чухал болох талаар ярих гэж байна. Өөрөөр хэлбэл таны дээжийг шинжилэхийн тулд тодорхой гэрлийн долгионы урттай туяаг ашиглах гэж байгаа бөгөөд мөн энэ нь хөдөлгөөнд фазын шингэнд ч гэсэн хамаарах болно. Тийм учраас хөдөлгөөнд фазад байгаа зарим нэгдлүүд тань дээжтэй адилхан туяаг шингээдгүй байгаа гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Хэрвээ та диодерай болон олон төрлийн долгионы урттай детектортой ажиллаж байгаа бол манай сайт дээр зарим нэг мэдээлэл байгаа бөгөөд эндээс таны хийж байгаа шинжилгээнд тань ямар долгионы урт тохирч болох талаар мэдээлэл авч болно. Тийм болохоор эндээс хэрэгтэй мэдээлэл авч болно гэж зөвлөх байна. Түүнээс гадна бид нар дээж орох кюветийн тухай ярилцгаая. Мөн шинжилгээний үр дүнгийн тоо мэдээллүүдийн тухай ярина. Багны хэмжээ болон багжинд мэдрэгдэж ирэхээс дээрх тоон өгөгдлүүдэд нөлөөлж байгаа талаар авч үзнэ. За ингээд 1100 болон 1200 маркийн системд түгээмэл хэрэгэлдэг стандарт кюветийн талаар ярилцгаая. Хүснэгтэнд UV сигнал болон шууганы харьцааг шинжилгээний наривчлалтай харьцуулсан мэдээллийг харуулсан байна. Эндээс харахад UV сигнал болон шууганы харьцаа нь хамгийн их агуулмжтай кювет дээр хамгийн сайн байгаа боловч наривчлалын хувьд тийм ч сайн үзүүлэлтийг өгч чадахгүй байна. Бид нар өмнө нь ярьж байсан багнаас гаднах илүүдэл дээжний тухай. Тэгэхээр энд тодорхой хэмжээнд энэ илүүдэл хэмжээ нөлөө үзүүлж байгаа учраас пикүүдийг өргөн болгоход нөлөөлдөг. Хэрвээ 5 микролитр багтаамжтай кюветийг харвал харьцуулж буй хоёр үзүүлэлтээр хамгийн боломжийн дүнг харуулж байна.
Бага багтаамжтай Кувейтийн хувьд хамгийн сайн наривчлалтай байгаа боловч сигналыг шууганд харьцуулсан үзүүлэлтийн хувьд хамгийн тааруу байхаар байна. Энэ хэсэгт бидний зүгээс байнга хэрэгэлдэг багнуудыг ямар хэмжээтэй Кувейттэй сонгвол тохиромжтой байх талаар зарим зөвлөмжийг хургуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн зөвлөмж гэдгийг санаарай. Учир нь маш их зүйл хроматограф багшнаас өөрөөс нь шууд хамаарах учраас та өөрөө сонголтыг хийх хэрэгтэй. Мөн бидэнд нэмэлт кюветүүд байдаг. Infinity диодери детектор зориулсан хамгийн их гэрэлтэй. Cartridge кювет, капиллярын шингэний хроматограф зориулсан, нано шингэний хроматограф зориулсан гэх мэтэр таны системээс хамаарат төрөл бүрийн кюветүүд байдаг. Тэгэхээр энэ бүхэн таны хувьд сайн хроматограф гаргаж авахын тулд шинжлэх гэж буй химийн нэгдлүүдэд бүрэн ялгаж таних чадвартай детектороо зөв сонгож, шаардлагатай тохиргоо хийсэн байх шаардлагатай гэдгийг нотолж байгаа нэг жишээ юм. Энэ жишээн дээр 2.1-ийг харьцах нь 75 мм. 5 мм баг нь буюу хамгийн бага хэмжээтэй нь учраас маш жаахан хэмжээтэй пик үүсгэх болно. Хэрвээ бид нар хариу өгөх цагийг 1 секундэд байхаар тохируулгыг хийсэн бол бид нар 1 секунд тутамд 5 тонн мэдээллийг цуглуулахаар байна. Энэ пикийн хувьд 1.2 секундын өргөнтэй байгаа бөгөөд энэ нь 1.2 секундэд 6 тонн мэдээллийг цуглуулсан. Гэхдээ энд биднэрт тэмцсэн хроматограф харагдахгүй байна. Тэгэхээр бидний сонгон авсан баг нь эсвэл хэрглэж буй аргачлал маань сайн биш юм байна. Яах вэ гэж бодож болох юм л та. Тэгвэл бид нар хариу өгөх цагаа багасгахул яах вэ? Энд хариу өгөх цагаа 1 секундэд 20 оноог цуглуулахаар болгож багасгахад 24 дахь оноо дээр ихний пик гарч ирж байгаагаас гадна энэ хроматограф маань их сайн зөв дүрстэй байгааг та бүхэн харж байна. Тийм болохоор та бүхэн хэрвээ маш бага багтаамжтай багныг ашиглаж байгаа тохиолдолд зөв хроматографийн пик гаргахын тулд 25 тонн мэдээллийн оноог цуглуулах хэрэгтэй. Мөн өчүүхэн бага багтаамжтай баг нь хэрэгжилж байгаа тохиолдолд багжиндаа багнаа зөв суулгасан хэсгээ шалгах хэрэгтэй. Харин энэ тохиолгоог байнгын болгож оруулаад хэрэггүй. Учир нь хэрвээ багны багтаамжийн хэмжээ томорвол маш их хэмжээний тоо мэдээлэл цуглуулах бөгөөд энэ нь асар их хэмжээний файл бүхий мэдээлэл болж хадгалагдана. Өөрөөр хэлбэл автоматар хариу өгөх цагийг шууд их байхаар тохиргоог хийж болохгүй. Хэрвээ өчүүхэн бага хэмжээтэй баг нь ашиглаж байгаа тохиолдлоос бусад үед үүнийг байнга бодолцож байгаарай. За одоо багны тухай арай дэлгэрэнгүй авч үзье. Үүний тулд багны үзүүлэлтийн тайланг харцгаая. Бид нар бүх C18 багнууд бүгдээрээ адилхан биш болохыг энэхүү танилцуулгаас ойлгох болно. C18 багныг заримдаа OD багнууд, Америк нэгдсэн улсад бол шингэнхий хроматографийн багнууд ч гэж ангилах нь бий. Би та нарын хувьд хэрэглэгч нар маань утастад надад L1 баг нь хэрэгтэй байна гэж хэлдэг боловч иймэрхүү мэдээлэл яг зөв сонголтыг хийхэд хангалттай мэдээлэл болж чаддаггүй. Багныг дүүргэгч силикагийн хувьд хоорондоо нэлээд ялгаатай байхаас гадна үйлдвэрлэгч нарын хувьд ч гэсэн төрөл бүрийн их усүрээс силикагаа авч байдаг. Заримдаа өөрсдөө ч түүнийг хийж болно. Түүнээс гадна багныг ажилуулахад силикагаас гадна багны гадаргуу тэдгээрийн химийн холбоонд орох шинж чанар гэх мэт маш олон зүйл хамааралтай буюу чухал нөлөөтэй. C18 төрлийн баг нь бүр нэг ижил байхгүй гэдгийг ойлгоорой. Маш олон төрлийн химийн нэгдлүүдийг C18 багныг ашиглан шинжилж болох боловч тэдгээр нь дотроо ялгаатай байдаг. Энэ талаар бид дараагийн хэсэгт ярина. Багныг тогтворжуулна гэдэг нь маш чухал байдаг бөгөөд ингэснээр үр дүнгийн үнэн зөв байдал хадгалагдана. Энэ талаарх мэдээллийг та бүхэн авч танилцж болно. Түүнээс гадна багныг эвдрэлд хүргэх хүчин зүйлүүдийн талаар ярилцсан. Шинжилгээ хийх аргачлалын нөхцлүүд, багнан дээр наалдан үлдэж аваарсан үлдэгдлүүдийн тухай ярина. Мөн даралтны тухай, нэг дээжнээс дараагийн дээжийг шинжилэхэд анхаарах ёстой асуудлуудыг товч танилцуулна. Энэ дэлгэцэн дээр 2.1-ийг харьцах нь 100 мм урттай, 1.8 микролитр эзэлхүүнтэй C18 багны талаарх мэдээллийг харуулж байна. Эндээс бид нар багны маань хэрхэн ажилладаг талаарх мэдээллийг авч болно. Энэ мэдээлэл дээрээс шинжилгээ хийх дээжин дэх химийн нэгдлүүдийн талаарх мэдээллийг харуулж байна. Мөн энэ хэсэгт тухайн багн дэх онлын тавгуудын тоо, сонгох чадвар, сүүл үүсгэж болзошгүй хүчин зүйлийн хэмжилтийн тоог харуулж байна. Харин энэ хэсэгт эдгээр хэсэгт хамааралтай санамжуудыг оруулж өгсөн байгаа боловч багнуудын хооронд бага зэргийн ялгаа байдаг. Иймэрхүү ялгааг арилгаж айл болох олон төрлийн шинжилгээнд ашигладаг болохын төлөө бид бүгд чарман ажиллаж байгаа билээ. Гэхдээ бүх багнуудад ерөнхийд нь тодорхой зарчмуудыг мөрдөн ажилладаг бөгөөд хэрвээ хэтэрхий сонгомол байх тохиолдолд бараг 10,000 хүртэлж долларыг баг нь төлж магадгүй.
Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд бид энэ удаагийнхаа шинжилгээг багнаас гадуурх нөлөөллийг багасгахын тулд өөрчилсөн загвар бүхий шингэний хроматографийн системийг ашигласан юм. Ингэснээр лабораторид өргөн хэрэглэгддэг ердийн багшнаас арай өөр байх болно. Өөрөөр хэлбэл зөвхөн багнан дээр анхаарлаа хандуулахын тулд багжнаас үүсч болох бусад асуудлуудыг аль болох гаргуулахгүй үднээс өөрчилсөн юм. Шинэ багн авсныхан дараа ямар ч байсан багныхаа үзүүлэлтийг шалгаад үзэх хэрэгтэй. Яг энд байгаа шиг харагдахгүй байж магадгүй. Гэхдээ энд байгаа үзүүлэлтүүдээс хэтэрхий хол зөрүүтэй мэдээлэл гарч ирвэл бид нар руу шууд холбогдоорой. Ямар ч байсан бид нар та бүхэнд ерөнхий үзүүлэлтүүд яагаад их зөрүүтэйгээр гарч ирж байгааг шийдвэрлэн сайжруулах тал дээр ажиллах боломжийг судалцгаая.